чуулган маань маш олон зүйлээр анхаарах болно. Боловсрол, номлол, ариун сүм, гэрлэлтэй болцоо олон сэдвүүдийн хүрээнд дөр явагдах болно. Тэгээд энэ чуулганы үеэр чуулган дуусны дараа хүн болгон энд байгаа 9 залуучууд ядаж нэг зүйлийг өнөөдрөөс өөрчлөлтөө эхлэе гэсэн өөрчлөлтөд тавих нь хамгийн чухал шүү. The language is also beautiful. Бас их уянгалаг сайхан I love listening to your language. Сайн мэцгаанаа намайг Анажин гэдэг би Баянзүрх тойрогт явдаг. Тэгээд өчигдөр Тэ ахын орсон хичээлээс суулцмаар санагдаж байна. Сүмдээ одоо итгэвтэй яваад чуулгануудаа итгэвтэй оролцоод ингээд өөрийнхөө гэрчлэл болон одоо ариун сүнс мэдрэлхийг илүү ихээр ингээд байнга шинжилж явах юм бол гадны муу дайралтуудаас ингээд өөрсдөө маш сайн хамгаалж чадна гэсэн тийм сургамжтай авсан. Чуулган маань ер нь бол анх удаага явж үзэж байгаа. Үнэхээр гоё болж байна. За яг одоо энэ материалыг буюу бидний байрлаж байгаа байр, хоол, мөн бидний тоглоом гэдэг ингээд бүх зүйлс бас маш гоё төгс болж байгаа. Дээрээс нь нэмээд сүнслэг одоо биднэрт орж байгаа хичээлүүд тэр сүнслэг байдал ч гэсэн үнэхээр гоё. Цаг агаар нь байрлал нь бүх зүйл нь маш их таалагдж байна. Бид нар ингээд амьдралын турш амар завгүй явж байгаа. Энэ дээр яг бөөнөрөө ингээд цуглаж хамтдаа хөгжүүлдэж, хамтдаа хооллож, хамтдаа инээлдэх, тоглох, бас судар сургаалаас суралцах энэ цаг хугацаа байгаад бас аюу талархалтай байна. Энэ чуулганд явснараа илүү сүнслэг байдлыг нэмэгдүүлэх. Тэгээд ер нь итгэл болон найз нөхдийн харилцааг ер нь бол дэмжиж өгдөг. Энэхүү чуулган дээр маань бид нэр бас гэр бүлийн төвхийн талаар илүү маш олон зүйлээс суралцсан. Тэгээд залуучуудыг бас энэ чуулганда гэр бүлийн төвхөө хөтөлж эхэлж байгааг харах үнэхээр сайхан байлаа. Тэгээ өнөөдрөөс эхэл гэсэн ураатай бидний энэхүү чуулганаар бас энэ гэр бүлийн төвхийн ажил өнөөдрөөс эхэлсэнд би маш их талархалтай байна. Тэгээ энэ жилийн онцлог миний мэдэрсэн зүйл хэм бол яг амьдралын мод байлаа. Хамгийн үзүүштэй бас гайхалтай сайхан чимэлсэн мод байлаа. Тэрнлөө явах замдаа бяцхан гэрлээс барихтаа бас би нэг Аалмагийн 38 дугаар бүлгийн содротыг олсон юм аа. Бардамналт хөөрөхгүйгээ мэд. Тийм ээ, өөрийн мэрэгэн ухаанд бас өөрийн хүчээр сагсуурахгүй байхаа мэдгүй. Тэр бариулаас барихтаа бас сэтгэлээ бүү алдаарай. Бас өнөөдрөөс эхлээрэй гэсэн тийм энгийн ирнэ маш чухал үрээнүүдийг энэ чуулган бас тодтогч өгсөндөө бас маш онцгой болсон болов уу гэж бодож байна. Чуулганы зохион байгуулалт бол маш гоё байлаа. Ялангуяа энэ болж байгаа газар маань бас маш дээд зэрэглэлийн газар ус учраас бараг амралтанд байгаа юм шиг л те. Амрахж ирсэн хүмүүс шиг маш жаргалтай байна. Өнөөдрөөс эхэл ураатай гоёсаа чуулган маань одоогийн байдлаар маш сайхан болж өндөрлж байна. Энэ resort-ны маань арын ажилчид, рестораны ажилчид, тоогооч төр бүх зүйл нь үнэхээр төгс байна. Үнэхээр хоол нь бол үнэхээр гоё, маш амттай, чанартай байна. Энд чигаа бүхэн ер нь хоолндоо сэтгэл хангалуун байх шиг байна. Үнэхээр зохион байгуулалттай. Тэгээд үнэхээр ариун сүнсийг мэдэрсэн гоё баясаж чуулган болж байна. Тэгээд өчигдөр бид нэр өртөөчлсөн хичээлүүд бид нэр авсан байгаа. Тэгээд тэндээс
маш олон хичээлүүд надад таалагдсан ч гэсэн хамгийн бас таалагдсан нь болохоор BYU Hawaii болон BYU Pathway гэдэг одоо тийм сургалтыг бид нарт явуулсан. Оёс янз бүрийн тоглоомоо тоглоод бас асуултанд хариулах болгоно бид нарт бас гоё чихрүүд, Hawaiian тийм чихрүүд бас өгч ирсэн. Тэгээд үнэхээр тийм гоё сонирхолтой хичээл олж өгсөн. Тэгээд ерөөхдөө бол чуулган дээрээ үнэхээр гоё юм. We have confidence in you that you can do all things and you can live and lead in Oceania and the Asian Rim, including Mongolia. I bow my head and close my eyes and think about your sacrifice. And when I went down in the water and I gave my life to you, when I make a promise, I always Бид нэр follow. хэрхэн амьдралаа зөв төлөвлөх, зорилго тавих талаар бас суралцсан. Тэгээд бид нэр дан ганц сүнслэг байдлын хувьд өсөх биш, өөр маш олон зүйлсүүдийг хийдэг найз нөхдөдөө хамгийн excited байдаг зүйл маань бол бидний диско бүжиг байгаа. Тэгээд тэрэн дээр бол бид нэр бүх хүн маш гайхалтайгаар бүжиглээд бид нэр үнэхээр хөлсөг гартлаа тэгж бүжиглсэн байгаа. Тэр бол чуулганы хамгийн best part. I keep you close to me, you're like the burning sun, shining bright, 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 and you power me with love. I feel your energy flowing through my veins, and you fight, fight, fight every battle that I face. Oh, I'll never, never, never let you go. You're all I need. Хөгжлийн тоглоом нь ер нь яг бол санаа багийн ажиллагааг бас ер нь чухалчсан тийм тоглоомоо тоглосон. Тэгээс би биэндээ ингээд туслаад бас би нэгэ кайрлах талаараа юу яг өөрийгөө яаж хөгжүүлэх талаараас сурч авсан. Энэ чуулгандаас оролцсноороо би илүү бас од найзтай болж авлаа. Тэгээд би зүүндэдөө өөр хитэн найзтай болцсон байна. Штой хөгжилтэй байна. Нөгөө энэ цулгааны introduction-аар штой янзын гоё юм бэлдсэн байна. Тэгэд ерөн бол энэ цулгааны хийх зүйлс зүүндөө байдаг штэ. Хар ахын үгийг сонсох боломжтой байсан. Тэгээд тэн дээрээс хар ах маань болохоор миний карьерийн одоо хөгжил замнал ч юм уу те яг тийм сэдвэр биднэрт үг хэлж өөрийнхөө туршлагаа суулцсан. Зорилт бэрхшээл тулгарч ирсэн ч гэсэндээ үргэлжлүүлээд яг сүмийн гишүүн байхын тулд илүү сайн идэвхтэй сүмийн гишүүн байхын тулд бүтээсэн өдөр болгоныг сүмийн цуглаандаа очихоор айгүй их тэгж өөрийгөө бэлддэг байсан гэсэн нь айгүй надад амар таалагдсан. Тэгээд айгүй харахах сэтгэл төрсөн. Хүүхдүүд арын алба болон логистик тал дээр туслахаар ирсэн. Үргэлж бидний гайхшруулдаг зүйл маань манай залуучууд идэвх оролцсон аюу сайтай. Жишээлбэл өчигдөр болсон хөгжөөн тоглоомн дээр манай залуучууд багаараа хэрхэн хамтарч ажиллах талаар яаж бие биендээ туслах уу тэр бүх зүйлүүд дээр маш идэвхтэй ажилласан. Бас бид нэр хамтдаа сураад хөгжөө явж байгаа нь бол маш гайхамшигтай байсан. Тэгээд энэ үеийнхэн маань илүү их залуужаад бас илүү одоо сурч мэдэх хүсэлтэй тэмүүлэлтэй байгаа нь бол үнэхээр их таалагдсан. Байр болон бүртгэл хариуцаж ажилласан. Сууцууд манай дотроо 0-той, дүүрштэй. Тэгээд оролцогч нар маань ер нь бол байрны хувьд сэтгэл хангалуун байна. Тэгээд жил жилийн чуулгануудаас ер нь бол баг хамгийн гоё болж ийн гэж би бол тэгж харж байгаа. Олон жилийн нөгөө YC-гийн юунуудаас нөгөө ирсэн санал хүсэлт авсны дараа бид нар болохоор хамгийн чухал нөгөө халуун устай тий ийм нөгөө байрлуудыг сонгохыг одоо хичээж ингэж сонгосон байгаа. Манай хүүхдүүд маань бас айгүй чөлөөтэй нөгөө орой үдэш хоорондоо ярьж суух ч юм уу тийм чөлөөт цагийг айгүйх гаргаж өгч ясна нь болохоор хүүхдүүд маань бас илүү таалагдсан байх. Хүслээр нь ер нь бол нэлээд тийм те чөлөөтэй байлгасан. За ерөөхдөө сүнслэг хэсгийг хариуцсан зохицуулагчаар ажиллаж байгаа. За тэгээд энэ жилийн чуулганы хувьд бид нэр маш олон одоо мэргэжлийн хүмүүсийг урьж сүнслэг хичээлүүдийг авсан, мөн сэтгэл зүйн зөвлөгөөг авсан. Тэгэхээр бас онцлог байсан.
За энэхүү чуулганд би болохоор ер нь үйл ажиллагаа хариуцаж оролцсон байгаа. Тэгээд хагастай өдөр маш олон залуучууд хөрсөө гартал тоглоод тэнд алцаад бүр үнэхээр ирч хүчийг мэдэрсэн. Тэгээд чуулган маань яг их эзний удирдлаганд ороод мөн гайхалтай түүний үйлчлэгч нартай хамт үнэхээр гайхалтай болж өндөрлсөн. I was so impressed with the faith, hope and charity, and I can see the brightest future of the churches in Mongolia. We met so many young people who are devoted and faithful to the gospel of Jesus Christ. What a joy it is to see their testimonies, to hear their testimonies, and to see how they have been living their life. And so we're grateful that they can have the chance to be together like this and increase their circle of friends. And so we are grateful for those that have served and helped everyone. За энэ удаагийн чуулганд зохион байгуулагч хосоор оролцох үйлчлэх боломжтой одоо бид хоёр үнэхээр их баяртай байна. Манай энэ чуулганы ураа 2025 оны чуулганы ураа болохоор өнөөдрөөс эхлэе гэсэн урайнд ор явж байгаа. Энэ чуулган маань зөвхөн нэг зүйл дээр фокуслох биш, маш олон зүйл дээр анхаарах, зөвхөн болцоо гэрлэлт биш, судраас уншия, залбирая, сүмдээ үйлчлэе, дуудлага давъя, номлолт явъя, боловсрлоо сайжруулъя, ажиллаа хий гэсэн ийм зүйлүүд дээр илүүс анхаарсан чуулган байна. За тэгээ энэ удаагийн чуулганд маань нийт 200 гаруй залуучууд бүртгүүлсэн байгаа. Тэгээд нийтдээ 30 гаруй удирдагч нар хамт явснаар нийт 230 гаруй хүн энэ резорт дээр байрлаж чуулганы үйл ажиллагаа маань амжилттай сайхан явагдаж байна. Бас олон зочид авчирч илүү нөгөө үр өгөөжтэй байлгахын тулд бид нэр хөтөлбөртөө олон хүмүүсийг урьж оролцуулсан байгаа. За тэгээд энэ чуулганы ураа өнөөдрөөс эхлэе гэсэн. Тэгэхээр чуулганд орсон бүх залуучууд ямарваа нэгэн зүйл эхэлж байгаа ах гэж найдаж байна. Keep you close to me, you're like the burning sun, shining bright, 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 and you power me with love. I feel your energy flowing through my veins, and you fight, fight, fight. Залуучуудын чуулганы хамгийн сүүлийн үйл ажиллагаа болох үйлчлэл үйл ажиллагаан дээр ирсэн байна. Тэгээд 200 гаруй залуучууд маань Мэлхийн хаадны тэржин энэ сайхан газрын эргэн тойрныг цэвэрлж байна, үйлчилж байна. Энэ манай нэг үйл ажиллагааны хамгийн том нэг хэсгүүдийн нэг нь байгаа. Залуучууд маань нийгэмдээ бас оролцоотой идэвхтэйгээр оролцож бас сүмийн болон энэ сургаалын мэдрэмжийг эргэн тойрондоо бас гаргаж байгаа юм бас баяртай байна. Хэдий одоо бороо шивэрж байгаа ч гэсэн манай залуучууд маань маш идэвхтэй, маш дуртайгаар хүсэлтэйгээр үйлчилж байгаа бас маш их баяртай байна. Тэгээ та нар шүү. Mongol YSA conference маш гоё.